За сайн байна уу? Америкийн нэгдсэн улсын Денвер хотоос ундраа мэдчилж байна. Монгол гэр сургалт группийн админ. За та өөрийгөө танилцуулна уу? За сайн байна уу? Ундраа тэгээд намайг ганчмаг гэдэг. Америкийн нэгдсэн улсын Чикаго хотод ирээд энэ дээрээ одоо бараг 15 6 жил амьдарч байна. 3 хүүхэдтэй. Тэгээ 3 баяртай. За тэгээд манай группт ороод тэгээд хүүхдийнхаа бичлэгийг тавьсан байсан. Тэгээд маш их эцэг эхчүүд сонирхож маш их зүйл асуухаар өөртөө чи хандсан. Тэгээд анх манай группийг яаж олж орж ирвэ? Тэгээ Facebook дээрээс л харсан. Ер нь бол яг нөгөө өөрөө хүүхдтэд ингэж нөгөө гэр сургалт маягаар одоо хүүхдээ уншуулж сургасан. Тийм болохоор болж игэл бас нэг тийм талын юм сонирхдаг л доо өөрөө. Тэгээд Монгол талаас ч нэгдсэн пэйж юм уу эсвэл одоо энэ Америкт байгаа тийм пэйжүүдийг дагдаг. Тэгээд тийм болохоор нөгөө нэг системийн юу болохоор тэгдэг юм уу мэдээлэл болохоор тэгдэг юм уу ер нь бол орж ирдэг. Тэгээд тэгж мэдээл тэгээд request явуулаад тэгээд member болсон. Аха. Та хэр удаа одоо гишүүн байгаа вэ? Хэр удаа мэдж байгаа вэ энэ группийг? Би 3 сард байна уу орсон баха. Тэр багцаал орсон. За та тэгээд өөрийнхөө туршлагаас хаваалсан уу? Яг хүүхдүүддээ уншуулж бүр багаас нь уншихыг заасан байгаа. Тэгээд энэ талаараа ярина. За тэгээд би болохоор 3 хүүтэйгээ сайн хэлсэн. Тэгээд 2 хүүтэй дунд хүү баг хүү хоёртой заасан л та. Гэрээрээ л ер нь бол тэгээд дунд хүүдээ хэлж заахтаа дунд хүү маань бол 8 сар хүрсэн байсан. Тэр үед. Тэгээд ер нь бол яг ингэж уншуулж болдгийм байна энэ төр гэдгийг бол анх ерөөсөө мэдээгүй л дээ. Ерөөсөө мэддэггүйсэн. Тэгээд нөгөө өглөө Америкт одоо энд бол өглөө нэг эрт хүүхдэд зориулсан юмнууд гардаг штеп. Нэвтрүүлгүүд одоо WTT 11 үлээ юу үлээд ямар ч нэг тийм сувгаар тэгээд өглөө 7-оос нэг өглөө 10 хүртэл 30 минутын зайтай нэг тийм янз бүрийн хөөрхөн хүүхдэд зориулсан нэвтрүүлэг. Тэгэл өглөө босоод тэрийгэ үздэг. Тэрлэхээс өмнө тэгэл тийж хаа тэр дундуур нь реклам маягаар орж ирдэг. Тэгээд хүүхдийг ийм багаас нь уншуулж болдгийм байна да гэсэн тийм юу хардсан хиндээс. Яг өөрөө тэгээд тэмдээд яг за тгий ингээ гэж юусоо боддаагүй. Ер нь бол болдгийм байна нэг тийм байна л гэж мэдчихээс ш. Тэгээ явж байгаад яг эмчийн офис дээр ч үлдээ нэг удаа нэг тийм үсэгтэй бүх одоо нөгөө англи 26 үсэгтэй тэгээд тэрийгэ зургаар илэрхийлсэн одоо жишээлбэл A for apple гэдэг юм уу тэгэнгүүтээ алюминий зураг зурсан тий айгүй томороод батал найх гэдэг. Тийм нэг юм сэтгүүл юм уу нэлээд томхон шиг тийм хүүхэд харахад байдаг. Тэгээд тийм нэг сэтгүүл энд байж ахлаар нь нөөцөөс нь гуйсан чинь өө тий. Тэгээд тэрийг аваад яг уу гэртээ ирээд нэг анзаараачгүй ингээл эхнээс нь ингээл 2 3-аар хийхэл 2 3 үсэг хийхэл тэгээд хүүхэд нэг анзаарахгүй тэрс нэг ингэж фокус удаан харахгүй аа. Тэгээд хүүгээ явчихдаг. Тэгээ өөрөө ч яг бүр ингээл энийг хараач энэ гээгүй тэгээд орхичдаг. Тэгээд маргааш нь нөгөөдхийг дахиад хийлж өгөөл үргэлжлүүлээд ганц нэгийг нэмж хийлж өгөөл ингээд юу ажилласан чинь нэг сар хүрээгүй нэг 20-д хонсон баг. Тэгсэн чинь нөгөө хүүхэд маань ерөөсөө баа байгүй уртлаа артлаас нь мэддэг болчихсон. Уртлаас нь асуусан ч гэл хэлэх юм, артлаас нь асуусан ч гэл хэлэх юм. Тэгээд ахлаар нь бас урамшдаг юм байлаа л дээ. Өө энэ бас болдго юм байна гэд. Тэгээд тэр чинь нөгөө үсгээ үгтэйгээ ингээд давхар хилчиж байгаа байхгүй юу? Үсгийг харуулахгүйгээр гараа тавьж үсгэн дээр нь тавьжаад энэ юу гэж юм гэхээр apple гэдэг ингээд хилчээл би гэдэг дээр нь би үсгэн дээр нь тавьжаа энэ юу гэж юм гэхээр боол гэдэг ингээд хүүхд хилээд байгаа байхгүй юу? Тэгээд дараа нь үгэн дээрээ гараа тавьжаад үсгээ асуухлаар үсгээ бас хилээд. Тэгээд ахлаар нь за ингээд ер нь болгох юм байна. Тэгээд цаашаа явах гэсэн чинь мэдвэ. Одоо нэг үсгээ мэдээд нэг хэдэн үг мэдчихээ. Одоо яах вэ гэд. Тэгээд тэр реклам дээр харжаад ганц нэг бас юун дээрээс орж харсан. Онлайнаас орж харж байгаа. Тэгээд карт хүүхдэд юу яадаг карт худалдаж аваад. Тэгээд тэр карт болохоор нэг 200 орчим үгтэй тийм карт байсан. Хаанаас ямар карт авсан? Тэр
baby can read гэсэн карт байсан санагдаад байна. Тэгээд тэр эхний нэг хэдэн карт нь 20-д карт нь зурагтайгаа үгтэйгээ тийм тэгээд ном нь байсан, тэрэн дотор ном байсан. Тэгээд өшөө бусад өгнүүд нь болохоор бусад ихэнх нь болохоор зураггүй тэгтээ өгнүүд нь байсан тийм карт. Тэгээд тийм карт худалдаж аваад эхний ээлжинд яг тэр зурагтай үгтэйг нь харуулж байгаа. Сүүлдээ ерөөсөө зураггүйгээр нь өгнүүдийн ингээд багаар нь секшэлж ингэж юу яаж байгаа. Тэгээд цээжлүүлсэн. Тэгээд тэр үгийг цээжлээд дуусгаад би чинь ой 8 сар таас эхэлсэн гэхэд манай хүүхэд нэг 2 хагас хүрэхэд болов. Тэгээд ер нь бол мэддэг үгээ одоо нөгөө сабтайтлтай кино үзэх ч юм уу телевиз үзэж байхдаа мэддэг үгээ таниад уншаад хэлээд хэлсэн гэхтээ. Тэгээд мэддэггүй энэ юу гэж байгаа вэ гэж асуудаг мэддэггүйг нь хэлж өгчөөл тэгээд ингээд яваад байдаг байсан. Тэгээд сүүлдээ нэлээд боломжийн бас тэгээд нэлээд олон ч үг таньдаг мэддэг болоод ирэхээр нь том хүүхэд маань киндергартенд анх ирж орсон. Америкт ирээд орсон. Тэгээд орж яхад нөгөө энтхийн одоо киндергартенд чинь нөгөө сургадаг. Тухайн үед чинь бол ийм технологи их өндөр хөгжөөгүй байсан юм чинь. Тэгээд голдуу ийм paper book одоо цаасаар ийм ингээд жижигэн хэдхэн үгтэй зурагтай тийм номнууд үдээл гэрээр нөхч явуулаад уншуулаад багш нар нь тийм байлаа шүү дээ. Тэгээд яг юу яжсэн. За мэдээж дүүтэл болох байлгүй гэж аваад хадгалж ийсэн. Тэгээд тэрийгэ гаргаж ирээд эднэрийг ингээ уншуулад ингээд байсан чинь бүр нэлээд хөөрхөн уншдаг болсон. Нэлээд олон ч нам тэр нөхөн жилийн сургалт киндергартен бол нэлээд олон тийм. Тэгээд тэрийг уншуулж дуусгаад тэр нь хөөрхөн мэдэхгүйгийн үгийн зааж өгөөл. Тэгээд мэддгийн өөрөөр нь хэлүүлээд ингээд уншуулад байсан. Тэгээд тэрнээс тэгж уншуулгангаа нөгөө sight word-ууд гэдэг одоо үг холбодог үгнүүд биш шүү дээ. Одоо Америкийн одоо англитэй одоо жишээлбэл зүгээр I am гэхэд am нэрэж яадаг тийм ээ. Тэгээд sight word-ууд гэдэг бүр юм комплекс word-ууд нэлээд олон. Тэрийг бас шийдвэрлэж байсан. Бас л юу яаж вэ? Тэгчихлээр л тэгээд хүүхэд ер нь бол уншаад хэлсэн юм байна. Тэгээд яг тухайн уншиж байгаа яг чадварт нь тохирсон ном нь угаасаа номын самт байж байдаг шүү дээ. Тэгээд тэрийг бичиж аваад зарим нэг ном худалдаж нэмж авч өгөөл сонирхдаг юм. Тэгээд ерөнхийдөө ном уншуулсан багтсан. Гомдох дээр бол ерөнхийдөө яг тэгжил ажиллаж байгаа. Тэгээд тогтоолох энэ ер нь бол яг одоо би багтаарыг гэсэндээ яаж хийснаа яриа л та. Гэхдээ ер нь бол үгээ цээжлүүлэхдээ би голдуу секшн олгоод одоо амьтантай үгнүүдийг нэг болгоод өнгөтэй үгнүүдийг нэг болгоод гэр дотор байдаг тавилгатай үгнүүдийг нэг болгоод ингээд юу болгочтой байсан. Тэгээд амьтнаасаа эхлээд юм уу те ингээд цээжлүүлдэг. Тэгээд цээжлүүлэхдээ болохоор голдуу би одоо жишээлбэл энд бол одоо Глендомны арга гэдгээс ялгаатай гэх юм уу миний яг юу Глендомны арга дээр одоо жишээлбэл хүүхдийг сайхан зантай байхад нь цаав гаргаад ингээд те айгүй олон тэгээ яг тэрийг бүрдүүлнэ гэдэг бол бас ээжээс айгүй тодорхой хүч шаарддаг шүү дээ. Яг ингээд тэгээ өдөр тутмын амьдрал яг тэрийг тохируулах гээд ингээд 3 удаа өдрийн 3 удаа ингээд гэдэг бол бас жоохон өндөрлөлттэй байдаг гэж магадгүй надад санагддаг. Миний хувьд болохоор ямар нэгэн өөртөө ингээд за би тэрийг өнөөдөр үзүүлэх ёстой шүү. Би тэгэх ёстой гэсэн тийм дарамт ерөөсөө байлгадаг байсан. Тэгээд яг тийхгүйгээр яадаг вэ гэхээр ерөөсөө хоолоо хийхдээ одоо тэгээ галзуух тэр хавьда нэг 3-4 үг. Хоолныхоо ширээн дээр нэг 3-4 үг. Тэгээд нэг зурагт үздэг бол том өрөөний диваны хажууд нэг 3-4 үг. Ингээд тавьчихдаг байсан. Тэгээд хүүхэд хоол хийгээ зогсож явах тэргүүрчингүүгэл эргэлдээл ирнэ штэ мэдээж ээж тэрээ ирдэг штэ. Тэгэхдээ л ингээд хөөргөж баясгаж байгаа л нөгөө 3 үгээ пат гэж харуулчихдаг. Тэгээ болоо. Тэгээд хоол хийгээд дууслаа хоолоо идэхдээ хөргөөл нөгөө ингээд тэр бүлтч яадаг үлээ те ингээд хүүхдээ хооллох бол ингээд байж захтаа ингэж хөөргөж байгаад нөгөө ширээний хажууд тавьсан 3 үгээ харуулчихдаг. Тэ ерөөсөө л яг тийм л маягаар тэгээд болоо өдөрт нэг удаа тэгэл харуулчихдаг. Тэгэхэд хүүхэд нэг хэд хоногийн дараа аяантай тэрийг өөрөө зүгээр хараад хэлдэг. Ямар ч тэр эрүүлэл хүүхэд бол угаасаа тэрийг тэгэл автоматар толгоонд нь тэгэл ордог юм билээ. Тэгээд тэрийг нэг хэдэн удаа тэгэл харуулчихад. Тэгэхээр нөгөө нэг заавал цаг гаргаад за одоо хүүхдээ өстой сайхан замтай байхад нь хоолыг нэгдсэн ийм байхад ингээд байхгүй. Ингээл нөгөө нэг
сквижлд ороод өдөр тутмын нөгөө хийж байгаа юунд ингээд ороо явчихдаг. Тэгэхээр аяндаа ингээд аюу цаг торхон хугацаа явдаг. Хүүхд маань хизээний л нөгөө юмудаас сурсан юм. Тэгээд аяндаа ингээд мэдээд байгаа үгийг гаргаад мэдэхгүй байгаа үг нэмэл тэгээд юу яадаг вэ? Хилд ороогүй ой 8 сартаа энэ ч нөгөө хилд сайн ороогүй байдаг байхгүй. Тухайн үед нь болохоор үсэг хэлхийг болоод зааж хэлэхэд бол үсэг хэлчихдэг юм байлаа хүүхэд. Нөгөө дан аваа болохоор тэр чинь хүүхэд ярьж чаддгүй ч гэсэн дэ хэлчихдэг юм байлаа хэлж чаддаг. Үг болохоор чадахгүй тэгэнгүүт нь би болохоор заасан үгээ огт заагаагүй үгтэй ингэж харьцуулж байгаа л энийхүү тэр нь альвэ гэж тэгэхэд хүүхэд мэддгээ авдаг. Тэгэл хэрвээ заримдаа мэдэхгүйгээ энэ төр ах юм бол энэ үгийг тогтоогоогүй байгаа юм байна гэж үзэл тэгээд тэрийг ингээд арай жоох удаан үзүүлэл ингээд тэгээд юу ахлаар л хүүхэд аяандаа тэрийг тогтооцсон л. Ер нь бол 8 сартаа тэгээд баг хүүхдээ болохоор ер нь ингэж зааж болдгийм байна. Хүүхдийг бол ер нь юм заах юм бол сурдгийм байна, болдгийм байна гэдгийг бас нөгөө дундхаасаа мэдсэн болохоор болжгүй жоох эртэлхий гэж өөрөө бас бодож ирсэн. Тэгээд яг уншихыг заахагаа бол би 9 сартаагаас нь хэлсэн. Гэхдээ 9 сар болтол нь огт юм заахгүй дээр байж байгаа зааж эхэлсэн биш л дээ. Тэгээ ер нь бол багаас нь хүүхдийг ингээ ажиглаад байхад бол хүүхд чинь ялангуяа их бага 0-1 настай бол нь хараагаараа сонсголоороо л сурах юм байлаа. Ер нь бол мэдээлэл хийх авах юм гэж хэлдэг байгаагүй. Тэгээ бүр багт нь одоо мэдээж сонсголол байж дараа хүүхдийн хараад тогтоогүй гэдэг юм чинь ингээд тэгээ болж үл юм их сонсогддог янз бүрийн дуу аваатай юм их сонсогддог одоо тэгээ нэр янз гайхч байдаг юм уу ингээд бүр ерөөсөө яг тэр ингээд өхөр мөөрөх янз бүрийн зөвхөн дуу гэхээс гадна дуу бол яг нэг сайхан аяа ингээд яваал дуусны үргэлжлээд ингээд тэрнээс гадна тийм дуу аваанууд бас аяг сонсгож хүүхдтэйг ярьдаг гэсэн ингээд өхөр мөөрч байгаа дуу ч юм уу сонсгоод өхөр мөөрч минийх гээд ингээд хэлж өгөөл тийм маягаар тэгээд янз бүрийн хүүхэд инээж байгаа уйлж байгаа ийм янз бүрийн дуу аваа би хүүхдтэй сонсгодог байсан. Яа тэгэхээр тэр сонсголоороо л тэр мэдээллийг авч чадсан гэдэг үгнээс тэгээд ном уншиж өгдөг айтайхан багт. Гэхдээ хүүхэд бол ингээд өчргөө ингээд чагнаад суугаад тэгдгүн байсан. Их багтаа бол яг үгүй юм байл ажууд нь сонсож байгаа бол үгүй болов мэддэхгүй ч гэсэн тэр ном уншиж үздэг. Тэгэл аяндаа нөгөө юмд хүрдэг саруулцдаг болоод ирэхээр чи авахгүй л ингээд саруулцаад хөтлөөл тий ер нь бол тэгээ 9 сартаагаас нь бол яг за ер нь одоо бол яг болтойгоо зааж хийгээд тэгээд зааж эхэлсэн. Тэгээ зааж эхлэхдээ хүүхэд нөгөө аваа гэхлээд одоо хэлж чаддаг учраас би бас л яг адилхан үсгээ үгтэйгээ давцуулаад заасан. Тэгэхээр зураг нь их томор эхлээд юу ахтаа бол их том зурагтай. Тэгээд үг нь болоод бүр нэг тийм өчргөө том байгаа гэж би нөгөө хүүхэд үгээ төрүүлж харна энэ гэж тэгж ерөөсөө нөгөө календамны арга гэж мэддэггүй учраас эхлээд зургаар л тогтоод надаа ингээд зургаар л ингэж юу яа гэж бодоод анхаарлын татъя гэж бодсон. Жохон ингээд юм дээр анхаардаг болов гэж үзэл тэгээд ингээд зургаа үзүүлээл үгээ хэлээл зургаа үзүүлээл үгээ хэлээл гэдэг байсан. Тэгээд нөгөө анхаарал жоохон л ингээд хүүхэд юм дээр төвлөрдгөл болгох гэдэг байгаа байхгүй яа. Хандаал тэгээд үсгээ тэгж дуусныхаа дараа яг үг рүүгээ үсгэн дээр тэгтлээ удаагүй тэгтээ. Тэгээ үг рүүгээ орсон. Үг рүүгээ орохдоо хүүхэд ер нь бол нэг юм руу огт анхаардгүй биш анхаардаг. Анхаарахтаа баг хүүхэд чинь ерөөс ингээд ажиглаад байхад айгүй богинохон хугацаанд айгүй олон циклтэй одоо давтамж ихтэй анхаардаг гэж надад санагдаад байна. Жишээлбэл юм шажигнууллаа гэхэд хүүхэд тэр рүү харлаа тэгэл болоо. Тэрэн рүү ингээ өчргөө удаан ингээ шажигнуулаад хараал идэггүй шүү дээ. Тэгэхээр шажигнууллаа хүүхэд тэрэн рүү харж яах ингэж аа буцаал нэг юм руу анхаардаг тий. Тэгэхээр тэгж ингэж анхаарал өөр юм руу анхаарал дахиж нэг юм руу анхаарал буцаа юмаа шажигнуулахад дахиад эргээл нөгөө шажигнуулж байгаа юм руу хардаг тий. Тэгэхээр яг ингээд юу нэг давтамжтай гэхдээ богинохон байдаг юм байна л гэж би ажиглаж ирсэн л да. Тэгээд тэрийг нь ашиглаа. Ерөөсөө л яг ийм байдлыг нь ашиглах юм байна гэж бодоод тэгээд хөргөгчн дээрээ ерөөсөө ганцхан хөргөгчлөлтөө 0 өрөөний хаалга тэгээд ерөөсөө хүүхд тэврээд явхад нүднийх нь тусгал яг аль өндөрт одоо төвшөнд байна. Яг тэр төвшин дээр нь л тэр үгээ эхлээд үгээ наачдаг байсан. Тэгээд зөвхөн тэр үгээ л ингээд хэлж өгдөг. Минийх энэ хараа алим гэл тэгэхэд тэр алимаа л заадаг. Тэгээд хажууд нь зураг тавьчихаар хүүхэд хоёр юм зэрэг ингэж
ингэж хардгүй мэн л да. Аль нэгийг нь л фокуслж чаддаг, тухайн үед авч чаддаг. Тийм болохоор үгээ, зөвхөн үгээ. Тэгээд дараа нь ингээд тэрж явж байхдаа зөвхөн алимныхаа зургийг энэ алим минийхөө гэж зургийг харуулаад тэгж юу байдаг гэсэн. Одоо хөрөгчөн дээр зөвхөн ганцхан өөр эргэн тойронд нь юу ч байхгүй. Зөвхөн тэр алимаа л ингээд бичээл тавьсан байдаг гэсэн. Тэгээд миний хинаараа алим гэж яагээл тэгэхэд хүүхэд ингээд тэрврүүлээл наашаа цаашаа хараад ингэж явах хоорондоо хүүгээд ингээд хараараа минийхөө гэж тэгэхэд хүүхэд зөвхөн тэрэнд үн заримдаа харан заримдаа харахгүй. Тэгэл харахт нь ингээд хөрөгчөө шажигнуулж байгаа тэр хүнд алим гэж яа минийхөө гэж хэлээл өгчдөг. Тэгээ болчдөг. Тэгээд тэр нь тийм үгнүүд нь хаа сайгүй. Тэгээд нэг 10 үг ингээд энэ тэндээд юу байгаа тавьчихдаг. Хүүхэд яг тогтоож ийн үгүй юу гэдгийг яаж мэдхүү гэхээр ингээд сонгуулж л авах юм байлээ. Өөрөөр ерөөсөө миний хүний хэлээр ихэр хэлж чадахгүй мэдээж тэр чинь тий. Тэгэл алим гэдэг үгээ эсвэл зургаа тэгээд огт заагаагүй нэг юмтай барьжаад аль нь алим бэ минийхөө гэд ингээд яхад хүүхэд алимныхаа зургийг авдаг. Тэгэхээр алимыг таниад шүү дээ тий. Энэ алим гэдгийг мэдээд шүү дээ. Тэгээд дараа нь яг тэр үгээ яг адилхан бас алим гэдэг үг нь аль вэ минийхөө гэхэд хүүхэд алим гэдэг үгээ авдаг. Хэд удаа тэгэл харуулсан байна. Тэгэхээр за энэ хүүхэд энийг мэдээд эхэлж байна л гэж. Би бол яг багцаал тэгжил багцаалж явдаг байсан. Тэгж байгаа даяанда хүүхэд ганц нэг үг хэлдэг болоод эхэлдэг шүү дээ. Тэр ингэж гэдэг юм уу гэдэг. Аль сонсож байгаа аль хэлээр их сонсож байна. Тэр хэлээрээ л хүүхэд хэлд ордог юм байна шүү дээ. Ер нь бол. Тэгээд монголчууд амхандаа л монголоор гэртээ ярьж байгаа хэрнээ монголоор хэлд ороогүй. Англиар хэлд орсон. Тэгээл одоо яах вэ? Тэгээд англиараа л тэгээ уг нь бол би монголоор ч англиараа ч үгийг үзүүлж ирсэн. Гэхдээ англиар хэлж орж байгаа. Тэгээд одоо ингээд төхөө англиар заагаад уншилтын тэгээд явсан л та. Тэгээд эхлэнгүүт нь аваа голдуу үгнүүдэд хэлүүлэх гээл ингээд давтаж өгөөл ингээд тэгээл яддаг байсан. Тэгээд тэр чинь мэдээж ингээд удаан явцал явагдаж шүү дээ 9 сартаагаас хойш хүүхэд яг би дааж ингээд үг хэлээд ингээд л хоёроо гарч байгаа байхгүй. Тэгжээж үг хэлж бүр ингээд нэгэн баарахгүй. Яг ой 5 сартаагаас нэг ганц нэг үг хэлээл эхэлж байгаа юм л да одоо мама тэгээ ийжээ дааваа нэг ингэж ганц нэг юм. Тэгээ тэрийг нь ингээд аваа голд үгээр хэлүүлэх гээл ингэж хэлээрээ заримдаа хүүхэд хэлэх гэж үзэн заримдаа хэлэхгүй тэгээд баг багтаа бол хэлхээсээ хэлэхгүй л явчихдаг. Гэтэ сонсож байгаа л гэж би бодоод яг мэдээж энэ болоод хэлэхгүй ч гэсэн сонсож байгаа. Тэгэхээр аль их сонсож чадж байгаа тэрийгэ хэлд ороод яриад эхлэхээр айгүй хурдан байгаа байхгүй. Их сонсгож ирсэн л болвол тий. Тэр миний тэр нөгөө ингээд үлээ үдэл хөрөгчин дээр наагаад нөгөө төгөө аваад ингэдэг байсан. Тэр чи яг хэлд ороод юу агаад ирэхээр айгүй хурдан тавьж байгаа. Огт тийм юм хэлдэггүй байсан хүүхдээс бол эрс ялгаад байгаа. Эсвэл тий ингээд уншаад эхлэхэд бол айгүй юм. Тэгэхээр тэр бол угаасаа л ингээд хэл бодоод явж идэг л байгаа байхгүй юу. Ингээд тий. Тэгээд ер нь бол яг тийм маягаар тэгээд бас л уншуулаад хэлсэн. Богинохон хөрхөн юу агаал. Малгаарай. Тэгээ ер нь бол яг тийм маягаар хэлсэн. Бас л тэгээд үгээ яг л адилхан ингээд энэ тэнд хуваагаа тавьчихдаг. Тэгээд хувааж тавихтаа ой 8 сартаа хүүхд дээр бол би нэг 3 үг, 4 үг, 5 үг энэ төр тавьчихвал хүүхэд бол анхаарч байдаг. А жоохон хүүхд бол тэгж удаан анхаардагсэн. Би нэг 2 үг л тавьдаг. Тэгээ хоол хийж байхдаа хоолныхоо юуны ойролцоог 2 үг, ширээн дээр нэг 2 үг, унтдаг орных нь хажууд нэг 2 үг ингээл тавьчихдаг. Тэгэл ингээд хүүхэд тоглоод хөөрхөн ингээд унтахаа болоод ирэхээр тоглож байгаа л унтдаг шүү дээ. Тэгэл тоглоод хүүхдтэйгээ ингэж яхтаа л нөгөө 2 үгээ ингээл харуулчихдаг. Тэгээд тэрэнд хүүхэд юусээ тэгээд тэршээгээ төвшөөгөөд дургуй цайд залхаад ирдэггүй. Айгүй богино хугацаанд айгүй хурдан ингэжтэй болохоор тоглоом донд нь бүгд тэгэл тэрийг ингээд хүлээл авчдаг юм билээ л дээ. Яг учиргүй яг биднэрт өнөөдөр нүдэнд харагдаж гарт баригдахгүй болохоор сурч байгаа болов уу, болов за гэж ингэ идэхэргүй. Тэр чинь угаасаа л тэр чинь аяндаа хилээд өгч чинь гэдэг чинь сонсоор тогтоод тэгээ автоматар тархинд нь тогтдог юм байдаг байхгүй юу? Тийм л юм. Яг тэр нарийн судалгаа модлгааг мэдэхгүй л тийм. Ер нь багцаа зүгээр мэдрэмжээрээ л тийм. Тэгтээ хэлд ороод одоо ном уншуулаад эхлэхэд бол айгүй нааштай болсон байгаа байхгүй тийчээс үг чинь. Тэгээд англи үг чинь хамгийн гол нь яг манай монгол одоо монголоор уншиж сурахаас арай өөр юм байл л дээ. Угаасаа нөгөө бичлэлт нь өөр, дуудалт нь өөр байдаг болохоор эхний ээлжинд бол яг тогтоолгоол тэгээд тогтоосон үгнүүдээрээ
үг холбоол ингээд өгүүлбэр болгоод ингээд цааш нь юу байхад айгүй хэлбэр байхгүй юу. Утга айгүй боломжийг илэрхийлээд явцдаг. Тэгээд тэр одоо 200 үг тогтоцсон байлаа. Тэр 200 үг дотроо боломжийн утга санаа хүүхдийн хэмжээнд илэрхийлэгддэг болохоор ном уншаад хэлэхэд хэлбэр гэдэг. Ижил ер нь юу 9 сартай хүүхдийг бол тэгээд ер нь бол аль сонсож байгаагаараа гэж амж одоо ер нь бол манай энэ группийн ажиглаад хаад ээжүүд бол ихэвчлэн Монголд байгаа ээжүүд юм хэлсэн шүү дээ тийм болохоор англи хэл гэжээс монголоор сайхан уншуулад яваа. Тэгээд сургууль ихний ээлжин сургана гэсэн зүйлийг тавиад тэгээд яг л тэр гэрт чинь яг л тэр хэлээр ярьж байгаа тэр хүүхд уншиж эхэлтлээ тэр үгийг бол хангалттай сонссон. Тийм учраас уншиж эхлэх хэлж эхлэхэд нь бол хамаагүй хялбар байгаа байхгүй тийм. Тэгэхгүй англиар ярьдгүй орчинд англи үг заалаа гэхэд тэр хүүхэд яг тухайн үгийг тогтоож байгаа ч цаашаа хөгжих. Тэгээд уншуулж сургачаад дараа нь хөгжүүлэх гэдэг чинь аюул ч. Зүгээр ингээл тэгээ за чи ном уншдаг одоо ингээд энийг уншаа гэд ингээд өгөөд авах вирусээр юм биш хүүхд бол тэрнээс орноо залах нь нэгдүгээр хоёрдугаар яг тэр төвшин дээрээ л байна. Тийм болохоор цааш нь хөгжүүлээд болж игэл яавал тийм ээ одоо хүүхэд яг юун дээр анхаарч байна юуг сонирхож байна тэрийг нь аюул бас хүн ажиглаж байгаа юм шиг. Америкт болохоор яг нэг боломжтой нь болохоор хүүхэд за нэг херо ч юм уу Spider-Man сонирхлоо гэхэд ном нь гарч байна, хувцас нь гарч байна, кино нь гарч байна, тоглоом нь гарч байна тий. Бүх юм нь бүх талаараа юм спорт байгаа байхгүй хүүхдэд. Тэгээд тэрийгээ хүүхэд өөрөө тий яг алийг сонирхоод байна. Ингээл сонирхож байгаа юмар нь аваад өгчдөг. Тоглоомыг аваад өгөхөд хүүхэд тэрний номыг уншиж эхэлж байгаа хүүхэд бол уншихыг л бодно. Ядчил зургийг нь харж байгаа байхгүй. Тэгэл тэрнтэй адилхан хөдөлгөөн сурахыг бодож байна тий. Тэгэл болж өгвөл нэг богинохон тэрнийхэн тухай видео үзүүлж байна. Ингээд хажуугаас нь ингэж өгж байгаа спорт болж өгж байгаа юм зөндөө болохоор цаашаа хөгжихэд айгүй. Монголд ч гэсэндээ одоо харьцангуй хүүхдийн ном сэтгүүл тийм юм айгүй болцсон юм лээ шүү дээ. Одоо жишээлбэл Spider-Man гэдэг Монгол дээр бол номнууд 8 гэсэн хүн бас л байгаа тийм. Тэгэхээр тэр энтрийн бол ээжүүд төгшөхгүйгээр одоо боломжтой шийдэл авч өгөхөд хүүхдээ яг цааш нь хөгжүүлэх нь айгүй чухал. Надад бол хөгжүүлэх нь уншуулахаасаа илүү одоо их тийм цаг гаргасан тийм байдаг. Тэгээд ном бол аюу 8 сартай хүүхдтэй бол бид хэвлээ бүр тийм айхтар ном уншиж өгч нэг тэгтээ ер нь бол ном уншиж өгдөг байсан. 9 сартай хүүхдтэй заахтаа багдаа заахтаа аюу их ном уншиж өгдөг байсан. Тэг хүүхэд голдуу угаасаа тэгдэх нэг номыг аюу их уншуулдаг. Тэгээд номоо уншиж өгөхдөө номоо бас аюу зөв сонгох хэрэгтэй юм шиг байна. Яг ямар ном уншиж өгөх вэ гэдэг тийм. Тэгээд бага настай бага тусмын хүүхдэд бол болж өгвөл одоо хөдөлгөөн орсон тийм янз бүрийн одоо ившээгч байдаг юм уу, инээгч байдаг юм уу тийм унтах, тэрвэрэх одоо өөр юу гэдэг юм бэ? Тийм хөдөлгөөн орсон гар хурууны хөдөлгөөн орсон тийм номнууд их сонгож уншиж өгвөл хүүхэд яг тэр хөдөлгөөнийг харах бас аюул хэрэгтэй. Ганцхан тэрэндээ биш ээжийнхэн тэгж хөдөлж байгаа, дуурж байгаа тэгээд нэг учиргүй төвчд зогсчих. Бас аюу төвхтэй шүү хүүхдэд ном уншиж өгчээж ингээл төвцээд бүжиглээд байж болтгоо. Тэгэхээр ядаж тийм нүүр амны гарны хөдөлгөөн орсон тийм номнууд дээр нь тийм амтны ч юм уу эсвэл өөрийнх нь насны хүүхдийн ч юм уу тийм ном сонгож уншиж өгөх юм. Дээр нь тэгээд тэр нь өөрхөн зурагтай тэгээд хуруугаар нь тэр зурган дээр нь ингээд дагаад одоо энэ туулаа ившээж जैन ингэж ившээж जैन гэж ингэж ившээж харуулаад тийм энэ туулаа ингэж харж जैन гэдэг ингээд хүүхэд ингээд өчиргүй ингээд нам руугаа заримдаа харан заримдаа ер нь голдуу ээж рүүгээ л хардаг. Тэр айхтж байгаа тэр айхт нь их сонин харагдаад байдаг юм шиг. Тэрэнд айгүй анхаардаг. Тэгээд тэр чин аяндаа л тэр ном руу ингэж хэмтэх, ном руу орох гэдэг тэр номыг тэр одоо тэр номоо тэгдэг номоо ч юм уу айгүй олон дахин уншуулдаг. Тэгээд уншиж өгөхдөө одоо болоо молоо гэж би ерөөс тэгдэггүй байсан. Ерөөсөө яг цаг гаргаж тэрийг уншиж өгдөг. Тэгээд голдуу юмаа заахтаа бол тэр үг мүгээ харуулахтаа болж өгвөл өвөр дээрээ суулгадаг гэсэн бэ. Голдуу өвөр дээрээ суулгаад дуртаасаа ингэж харуулдаг. Жон тамраад гараад ирсэн. Тэгэхээр хүүхэд бас нөө өвөр дээр суугаад ээждээ тэрвүүлээд ингэхээр бас арай юу яах санагддаг байсан. Бокслах гэх чадвар тэгээд бас нэг өөрөөс нь ах дуртай байх тэрэнд тэр байдлаасаа яг ингэж урдаас нь харуулж ирснээр ингэж би бол голдуу тэгж тэрвүүлж өвөр дээрээ суулгатайгаа л тэгэл яриад гэдэг. Тэгээ номын
бас яг тийж уншуулаад хуруугаар нь заагаас тэр ингэж агтж जैन ингэж जैन тэгж जैन гэдгээ ингээс харуулаад яриад тэгэхлээр хүүхэд бас тэрэнд аягүй дуртай. Нэг тэгж уншиж өгдөг байсан. Бүр дөнгөж ой хүрээл одоо уншиж өгдөг байсан. Тэр намайг 3 ой хүртэл уншуулдаг. Бүр ингээл ерөөсөө ганцхан тэр номоо л бариад ирдэг надаар уншуулах болохоор бусад номоо өөрөө уншиж чаана. Тийм нэг тэгж байх. Тэгэхээр яг тэр номыг уншуулах аягүй дуртай нэг тийм ном. Сүүлдээ бүр салгамгаа. Тэр нь болохоор за би нэг тийм даалт хийцээ одоо нэг жижиг ойрхон байхгүй. Тэрнээс нэг юм жижиг өвтөр гэхдээ аяйгүй хөөрхөн баялаг зурагтай тэр. Тэгээд тэр нэг туулааны жижигхэн бүжингийн амьдрал өдрийн нэг тийм амьдрал гарч байгаа байхгүй. Хотны доор ээжтэйгээр нэг 7-8 тийм жижигхэн бүжинтэй туулаа. Тэгээд нэг бүжин сэрэл тэгэл ингээл юунасаа гараад гэрээсээ гараад өдөржингөө ингээл явж байгаа л тэгэл буцаад ирээд унтж байгаа нэг тийм. Тэгээд тэр өдөржингөө явахт нь өөрт нь ингээд янз бүрийн юм тохиолдож байгаа. Яг зүгийтэй таарж байгаа юм. Янз бүрийн тийм хөөрхөн сэтгэлтэй таарж байгаа. Нар мандахыг харж байгаа, нар жаргахыг харж байгаа. Тэгэл тэр тухайн үед байх тэр орчин тэдний бүр ингээд байгалийн тийм юм илэрхийлсэн ном гэдэг. Тэгээд бүгдийг нь ингээд хөөрхөн акттай. Яг зөвхөн энэ нүүр гар амны хөдөлгөөний акттай болохоор тэрийг нэг айгуу дуртай уншдаг. Яг тиймэрхүү номнууд илбэг байдаг болсон байхаа ер нь бол зүгээр Монгол ээжүүд одоо манай ээжүүд зүгээр нэг үлгэр уншиж өгье гэжээснээс үлгэр болвол харьцангуй нөгөө юм төсөөлөх юу ихтэй байдаг шүү дээ тий. Яг тэр зурган дээр илэрч байгаа хажууд нь яг тэр зурганд байгаад илэрхийлэх гэхээсээ илүү айгуу төсөөлөл байдаг учраас хүүхдэд ихний ээлж нь үлгэр гэхээсээ илүү эхлээд номонд дуулуулахын тулд тэгж яг акт нь яг ил байж байгаа, зураг нь яг ил байж байгаа тийм юу сонгож өгч байна. Тэгээд аяанда томроод 2 гараад тэгээ 3 төхөөл өдр ирэхээр хүүхдэд нөгөө сонирхож байгаа херомын тухай өгнөөд л юм уу шүүлсаад өөрөө уншаад ингэж хэлдэг шүү дээ тийм. Тэгээд ер нь бол юу яжсан. Тэгээд аяанда 3 нилээн гараад ирэхээр хүүхд нилээн боломжийг өөрхөн уншаад эхэлнэ. Тэгээд эхлэнгүүт нь яг насанд нь тохируулаад би бол яг одоо энэ номыг 15 минут уншиж хаашаач хөдлөхгүй тийм юу ч хийхгүй яг энэ номоо ингэж уншина. Амхандаа яг ингэж нөгөө ном уншиж суулгаж зургах гээд байгаа шүү дээ. Одоо тийм л ярьсан. Тэгээ хажууд нь өөрөө бүр яг манаж сууж байгаа л тийм. Тэгээл ингээл 15 минут тийм ч юм уу ингээд уншуулдаг. Тэр чинь бас хөөрхөн юу болж байгаа вэ? Хүүхэд 3 настай хүүхэд 15 минут уншина гэдэг бол нэлээд чанга байгаа. Тэгээд тэгэл 10 минутаар ингээл 15 минут 20 ер нь 20 минутаар л би уншуулдаг гэсэн. Ер нь яг суужаа. Тэгээд ахаар хүүхэд бол нэг 4 нас хүрээд ирэхэд бол зүгээр тэр бол ерөөсөө нэг тийм хэцүү юм биш болчихдээ нэлээ. Зүгээр суужаад хөөрхөн юу ч хийхгүй суудаад яг тэр номоо хараад тэгээд ингээл хугацааг нь ахиулаад ингээл тий одоо сургуульд орох гэж байгаа 6 настай тэгэхэд бол нэг цаг болов зүгээр л суучаад хөрөх шийддэг. Ямар ч юм наашаа цаашаагүй тий өөр юм хийгээд өөр юм яриад тэгээд ах юм байхгүй яг тэр ном руугаа хөрөх шийдээд цаг суух шийддэг. Тэр чинь угаасаа нөгөө одоо нэлээд томцсон анил ээжүүд хүүхдээ яаж ном уншвал сурах вэ? Яаж одоо уншдаг байлгах вэ? Ерөөсөө ном уншиж өгөхгүй байх гэдэг. Энд чинь угаасаа нөгөө ингээл багаасаа л ингээл явдаг юм. Тийм бол өшөөл хялбар байдаг ээжүүдэд яг тухайн үед ажиллахад нь жоохон өөрөөс нь хүч шаардаад байгаа боловч ер нь бол явандаа тэгэл заавал ингэж хэлүүлээд байгаа юм байхгүй хүүхэд өөрийнхөө сонирхож байгаа хөөрхөн номыг бол аваад суужаад уншдаг. Хүн тийм тавтай. Тэгээд яг тийм юмн дээр нь голчлаад яг эхний үед бол надад яг тэгээ суугаад юм нэг тийм юу шаардахгүй шүү дээ. Хажууд нь гэхдээ утас мутсаа оролдож сууж болохгүй. Тийм бол хүүхэд үе ялын наад утас чинь мэдрээгээл бас л юу авах гэдэг нь. Тийм болохоор яг л ингээд сонсоод бүр за минь ээжтэй уншаадаг 10 минут уншаадаг тэгэл хөөж байгаа л тэгэл хүүхэд бол хөөрхөн тэр чинь уншаад гэж л ингээд уншуулж яа тийм тийм. Ер нь бол яг тийм маягаар л сурсан. Тэгээд яг өшөө ингээд юу яжсэн юм ганцхан унш одоо энэ удаад бол би ингээд уншилтын тухай гэдэг ингээд ярьж байна. Ер нь бол уншилт гэлтгүү тэгэл тооч гэсэн өшөө зөндөөл юм да сайенс шинжлэх ухааны талаарх бас хийж өгдөг. Тэгээ гадуур дотор бас
зүйлж харуулж. Ер нь бол яг хуу ингээд огт мэдэхгүй те одоо бавгааны тухайч гэдэг юм уу тэгжсэнээс яг ингээд нүдэнд нь үзэгдэж байгаа бага насны хүүхдэд бол жишээлбэл хэрэм бол Америкт зөндөө байдаг. Гэрийн гадуур дүүргийн хэрэм те хэрэмтэй ном, туулаатай номч байдаг юм те. Яг ингээд бодит өөрт нь харагдаж байгаа тийм юмнууд хүүхдэд бас ингээд дурлахт нь те өөрт нь тусахт бас ийсэл хялбарл байдаг. Би голдуу тийм ном сонгож өгöd гэсэн. Нэг учиргүй анааш манаш гэдэг юм уу зебра те одоо тахимах хаанч байгаа тэр тахин одоохондоо учиргүй амьтны хүрээлэн явлаа гэхэд дахиад яг ингэж хүүхдэд нь бүр ингэж боксолж хардггүй юм билээ. Тэр тахи байна минийгөө энд ингэж энэ анааш байна гэж байгаа ч гэсэндээ бага насны хүүхдэд бол болж өгөл өөрт нь ойрхон тийм юмнуудыг сонгож амьтан хэрвээ сонгвол тэгээд гэр доторх тийм юутай тавилга юм хүнтэй тийм зурагтай маань тийм болвол шүүл хялбархан хүүхдэд тусч идэг юм тийм үлээж авах нь хялбар. Айна тэгээд томроод 4-5 нас үед ирэх бол өөр шүү дээ. Бага насны хүүхдэд бол тийм юм сонгож шүүлж байдаг. Тийм ер нь бол уншуулж сургасан ерөнхий арга бол яг л тийм яг байна. Одоо ээжүүд голдвол асуудаг штэ яаж эхлэх вэ? Яаж эхлэх вэ гэж ингээд асууад байдаг тийм. Тэгэхээр голдуу эхлээд юм аваа голдуу яг өөртөөхөө өдөр тутмдаа хэрэглэдэг. Одоо жимс болоод альмиг хүн иддэг, бананы иддэг тийм ээ өдөр тутам иддэг тэр жимснээс тэр жимсний үгээ тэр зурнаас эхлээл тийм. Тэгээд сандал ширээ байдаг бол тийм үгээ хамгийн гол нь бас зөв сонгох нь голдуу аваа голдуу өгнүүдийг эхлээд сонгоод байх хэрэгтэй. Их гээгүүлэгч орсон тийм хэлэхэд хатуу манай Монгол хэлсэн бас хэлэхэд хатуу штэ хүүхэд хэлж сурахад бол эхлээл тийм Монголдо байгаа хүүхэд хүртэл тийм одоо сандал мандал гэсэн тийм хатуу өгнүүдийг шууд цэвэр хэлж чаддаггүй штэ. Тийм болохоор аваа голдуу өгнүүдээс сонгоод зургийг үзүүлээд гэхдээ өөрсдийнхээ амьдрал ахуйд их ойрхон байгаа. Тэгээд сонгоод тэгээд үзүүлээд юу байгаа хэрэгтэй. Тийм болвол тэгээд монголоор би бол бодохдоо бодгийн эхний ээлжинд яг тэр заасан өгнүүдээсээ өгүүлбэр болгож зохиогоод ээжүүд угаасаа тийм тэгээд яг тэрийг хэлд ордог болоод ирэхээр уншуулад яг уншуулж эхлэхээр болох юм бол эхний ээлжинд бол яг дангаар нь үгээ заагаал явж байгаа. Та энийг одоо өөрөө флаш карта бэлдсэн үү? Яаж яг монголоор уншиж сургасан бэ? Монголоор уншиж сургахтаа болохоор би монголоор уншиж сурах гэдэг үзсэн байхгүй юу? Ой 8 сартай хүүхэд маань бол нэг 4 нас хүрээд би ерөөсөө мэдэхгүй анх нөгөө одоо би болохоор тэр юун дээр бичсэн комментэн дээр бичсэн байгаа шүү дээ нөгөө Болдоотор агш аргаар гээд тэрийг би мэддэггүй байсан л да Болдоотор агш мэддэгчгүй тэгээ тийм арга байдгийг мэддэггүй тийм болохоор нөгөө л уламжлалт цаана толгой барьсан. Тэгээд 4 нас гарантай болцсон байхад нь яг ингээ үйлхийг эхлээд үсгийн цэжлүүлээд тэгээд үйлүүлээд тэгээд уншуулж эхэлжсэн. Тэгэхэд бол ой 8 сартай үгүй дунд хүүхэд маань бол 4 хагас хүрсэн, бараг 5 хүрсэн. Тэгэхээр нөгөө англиар уншдаг болсон хүүхэд тийм ерөөс тэгж эргэлзээд конфьюз болоод тийм ингээд эн чинь A штэ ч гэдэг юм уу усгийг хараад тэгдгүн байлээ тийм нэг монголоор гэдэг амаа ингэж амаа гэдэг ингээ хэлээд өгөхөр хүүхэд салгаад явчихсан. Тэгээд тэрэн дээр бол яг махчилж бүр ингээд үйчилж өнтрүүлж сурч ирсэн. Тэгээд тэрийг зөвхөн цаасан дээр ингээд бичээд байсан юм уу? Үеэ өшчлүүлэхдээ яаж яасан? Зүгээр л ерөөсөө яг цагаан толгоогоо л барьсан. Эхлээд цагаан толгойнхоо үсэг эхний хуудсан дээр үсгнүүд байдаг шүү дээ. Тэгээд номоос заасан гэсэн үг. Тийм номоороо л заасан. Яг цагаан толгоогоо заахтаа бол 4 нас хагастай хүүхэдтэй. Янз бүрийн арга мэдэхгүй учраас. Тэгээ баг хүүхэдтэй болохоор 3 хүрсэн байсан. 3 дөнгөж гардаг. Тэгээд үйлүүлж юу яаж уншуулах гэдэг үдсэндээ ерөөс болтгүй юм байлаа. Хүүхэд ерөөсөө нөгөө одоо жишээлбэл мал лав гэдгийг чинь мал лав гэж ерөөсөө уншихгүй байгаа байхгүй. Тэгж ерөөсөө хэлдэггүй юм байлаа. Тэгтэл тэр малгүй чинь хүүхэд яг л тэгжил уншихаас өөр аргагүй болчиход байдаг. Уншиж сурч байгаа хүүхэд чинь тий одоо өөр зөндөө үг авсан. Яг л ингэж үйчилж хэлжил үг болгож байгаа шүү дээ. Тэгэхээр тэгж үйчилж хэлж өгдөг юм байлаа. Ерөөсөө тэгдэг юм байлаа. Тэгээд сүүлдээ бүр ингээд баг ингээд тэр шаа төгшөө дургуйцаад эхлэх янзтай болохоор айгаад бас за одоо бүр ингээд тий бүр аут болчих واخ гэж бодоод айгаад тэгээд ерөнхийдөө ингээд одоо яаж жоохон томорхын хүлээдэг юм уу да одоо ах нь угаасаа 4 хагастай тий юу хахад хүүхэд заахад бол бичрэн болоод сурчижсэн гэж болох байх та одоо болохгүй хүлээхээс гээд байжсэн чинь
нэг тийм пэйж тухайн үед одоо манай Чикагод байдаг бидний нэг пэйж нээсэн байсан болоод багштай хамтраад тэгээд одоо Америкт гадаадд байгаа хүүхдүүдээ монгол хэлийг заах зорилгоор уншуулт сургая гэж. Тэгээд тэр Монгол гэр сургалт гэжсэн санагдаад байна. Тухайн үед нэг тийм пэйж байсан. Гэр сургалт илүү гигээ гэр сургалт илүү нэг тийм бас гэр сургалт стайл байсан. Гигээ гэр сургалт байсан бахаа. Тэр чинь одоо нөгөө гигээ боловсролын. Тэгээд тэрэн дээр болохоор харин аюу амхан ерөөсөө ингээд багш болохоор аав ээж ах トゥ их ч өвөө эмээ гэсэн 6 саад одоо нэр өгчээ. Тэгэл тэр дээрээ ингээд аав мал маллав, ээж мал маллав, ихч мал маллав, тий эмээ цай авав. Тэгээд ингээд юу ахлаар ч хүүхэд ерөнхийдөө нөгөө монголоор унших нэг тийм юу тогтчихдаг юм байна. Яг програм гэдэг юм уу? Юу юм бол? Програм юм байлээ. Тэр програмыг мөнгө төлж авах уу? Яаж авд юм бол? Мөнгө төлж ирсэн. Үед эхний удаа болоотор огч болохоор би бодсон тэр дөнгөж нэгдсэн тэгээ гадаад хүүхдүүдэд тэр юугаа сурталчлах. Одоо гадаад ба монгол хүүхдүүдэд програмаа сурталчлах зорилгоор эхнийх нь удаа үнгүй байсан санагдсан. Тэгээд тэр үнгүй байхад нь тэрэнд нь хамаардаг ороод тэгээд тэр юу юм. Тэр болохоор ерөөсөө тэр програмд орчингууд болоотор багш болохоор ерөөсөө өдөр болгон юугаар одоо фэйсбүүкээр зүгээр чатаар тэр унших материалыг явуулчихдаг. Тэгээд тэрийг ингээд нээгээд үзсэнгүүт ерөөсөө огнохон тэр ерөөсөө заримдаа нэг 6 мөрт тий тэгээ заримдаа нэг арай жоохон ахиу 8 мөрт ч юм тий. Тэгэл ерөөсөө тэр аав мал маллав ээж ерөөсөө тийм л юу байгаа байхгүй. Ээж мал маллав, ихч мал маллав тийм юу. Тэгэл болоо тэр өдрийнх нь тий. Тэгээ дараа өдрийнх нь бас одоо лаа асаавч гэдэг юм тий ахлаа асаав, ихч мал маллав, дүү лаа асаав гэд ингээд давтагдчихсан. Тэгээ хүүхэд яг тэрий чинь ингээд уншаад 14 хоноглоор ерөнхийдөө монголоор нэг ингэж унших юм байна гэсэн юу. Тэрнээс гадна тэр дотор гарч байгаа тэр бүхнүүдийг чинь дорн тогтоож байгаа байхгүй. Заа гэдэг үгийг чинь хараад лаа гэж хэлдэг ингээд тэгээд уншаад сурчхаар чинь нөгөө дараа нь үсгээ заагаад үйлүүлэхэд аюу амархан болчихдог юм байна. Үйлэхэд хүүхэд нөгөө өчрөө олоод үйлээд эхэлдэг юм билээ л дээ. Тэгээд дараа нь би үсгийн яг тэгж тэр програмд явсныхаа дараа үсгийн заагаад үйлүүлэл эхлэхэд хүүхэд бол яг тэгээд үйлээд уншаад эхэлдэг. Яг тэгээд хэлсэн 3 настай. Тухайн үед бол тэгээд ялгаа нь бол одоо ээжүүд болдоо тэгдэг штеп. Уу одоо ингээд хэдэн жилийн дараа тэр хүмүүс сургуульд ороод заалах юм чинь. Заавал ингэж одоо ер нь үлээ үзчих ингэж яах гэсэн тийм ээжүүд ингээд тий яахын заавал тэгж хүүхдийг өөрөөр нь л байлга, хүүхдээр нь л байлга. Гэвтэл тэр чинь тийм биш байдаг юм байлээ. Яг үүндээ бол тийм биш. Одоо жишээлбэл тэр болоотор багшийн сургалтанд явхад 3 настай хүүхдүүд байсан л да орж ирж байсан. Тэгэхэд ерөөсөө яг тэр юунаас одоо ингээд анхаарад яг тэрхэн хугацаанд тэр 6 мөртийг хэлэхэд анхаарч хэлж чадчаа. Яг тэгж уншиж чийсэн урд нь тий үг хэлүүлж ийсэн, үг цээжилж ийсэн, уншиж ийсэн тийм хүүхдийн чинь фокуслох чадвар нь арай өөр байгаа байхгүй тэр. Тэгэхээр ялгаа бол айгүй их байдаг юм лээ. Манайхан болохоор босон болоогүй буруу үйлүүлж уншуулж сургаж яадаг юм гэдэг. Тэр бол тийм ш. Одоо энд бол би 2 хүүхдээ хоёулангийн одоо ингээд уншуулаад сургацсан. Одоо дунд хүүхдийг уншаад сурцсан. Манай хүүхэд бол сургуульд ороход бүр ингээд 2 дугаар ангийн хүүхдийн левел уншдаг болчихсон байхгүй. Тэгэхэд багш бол тэрнээс ерөөсөө төгшөхгүй харин ч цааш нь яах вэ? Тэгээ энэ хүүхэд ийм хэмжээнд байна гэдэг чинь та ийм ном уншиж олж тэгээ одоо ийм левелийн ном уншуулаарай гэдэг ингээд багш нь зөвлөж байгаа байхгүй. Одоо манай хүүхдийн тэгэхэд бусад хүүхдүүд нь бол зарим нь уншиж эхэлж байгаа, зарим нь ерөөсөө уншиж байгаагүй хүүхдүүд байдаг. Тэгээд тэд нартай бас тэр левелд нь заагаад манай хүүхдэд бол бас л яг л ингээд левелийн дахиулаад тэгэхэд ингээд уншиж хаад одоо ингээд харж хаад сургуульд орчоод уншдаг болсон хүүхдтэй хийх юмгүй шаард юм ингээ уйдаад ингээд нөгөө буруу өнцгөөс надад тэр биш. Тэрний оронд өшөө цааш нь хөгжүүлээд өшөө цааш нь тэр уншиж байгаа левелд нь ахиулаад ингээд уншуулад хөгжүүлэх тэр байхгүй юу те. Хамгийн гол нь ер нь тэгж уншуулдаг. Тэгээд уншиж байгаа тэгээд мэдээлэл аваад сурцсан, ер нь юм уншаад сурцсан ийм хүүхд чинь харьцах ярианы баялаг ч гэсэн шал өөр байгаа байхгүй. Ер нь бол одоо ингээд юмыг тий хүлээж авч байгаа байдал шал өөр. Одоо 5 настай хүүхд, 6 настай хүүхд Монгол сургуульд оруулахад 9 сарын 1-нд сурвалжлагч очиод миний дүүгийн нэрийг хин гэдэг гэхэд нэрээ хэлээд сургуульд орох ямар байна гэхээр гоё гэж болцдог штеп. Хүүхд бол яг үнэндээ
Тэгэж би яг ингээд өөрт мэдрэгдэж байгаа тэр мэдрэмжээ тийм сайхан бүтэн өгүүлбэрээр ингэж илэрхийлэх энэ төр болоод чадвар 5 6 настай хүүхдэд бай. Тэгэхэд уншаад сурсан хүүхэд бол тэр ярих өөрийнхөө мэдрэмжийг те одоо мэдрэмжээ илэрхийлж байгаа энэ төр бол шал өөр байдаг. Тэр бол үнэхээр ингээд эрс ялгаатай байдаг. Тэр утгаараа ер нь бол зааж сургаж ингэх бол хамаагүй дээр шүү ээжүүдээ гэж л би одоо ойлгомоор юм тийм. Хамгийн гол нь яг тэр их хамгийн их сонсож байгаа хэл буюу монгол хэлээрээ л их ярьж байгаа. Тийм учраас монголоор нь заавал англи өнтер гэж юу ах гэдэг. Хэрвээ англиар уншуулъя гэж байгаа бол ээж өөрөө юм уу хин нэгэн хүн англиар тэр хүнтэй байнга харьцдаг. Өдөр тутам яг хажууд нь харьцдаг. Тийм байж ээж хүүхдэд өөрт нь хялбар тэгээ цаашаа хөгжиж ихгүй бол яг одоо заангууд нэг хэд хоног нэг цээжлээ тогтоогоод сочж байгаа юм шиг боловч тэр чинь үгүй. Тэгэл зогсно. Хэрвээ тэрийг байнга харьцаж хөгжүүлж байнга сонсгож авахгүй бол тэр тухайн үедээ нэг тийж хэдэн үг тогтоогоод тэгэл болоо. 2 сарын дараа эргээл таг мартаал эргээл хүүхд мартчихна. Тийм учраас тэрэнд бол үтчий авахгүйгээр яг монголоор сайхан хэлд оруулаад уншуулж сургаарай гэж би төвчлэн англиар хэлд оруулжгүй уншуулж сургаж болно. Гэхдээ хин нэг нь заавал юу яаж байгаарай англиар харьцаж байгаа. Эсвэл ээж өөрөө ч юм уу те байнга тэр хүүхдтэй англиар харьцдаг. Бусд нь бол яг монголоор ярьж болно. Тэгээ тийм байх хэрэгтэй. Хэрвээ тэх юм бол хүүхд чинь цаашаа англиар монголоор аль алинаар сураад цаашаа хөгжиж. Та ямар мэрэгчтэй таны мэрэгжил юу вэ? Миний мэрэгжил болохоор би химийн технологич мэрэгжилтэй. Тэгээ техник их сургуулийн хим технологийн анги төгсөж ирсэн. Тэгээ мэрэгчлэр бол би ерөөсөө ажиллаагүй л те. Төгсөөл удаагүй Америкт ирээл тэгээд тийм болохоор мэрэгчлэр бол ажиллаа. Багш ямар нэгэн тим юу бол ерөөсөө байхгүй. Тийм талын юм байна. Зүгээр л яг мэдрэмжээрээ л хүүхдтэй яаж байгаа. Тэгээ яг болж игэл бас тийм Америк одоо Монголд бол одоо энэ Монгол гэр сургалт энэ гэдэг юм би энд ч гэсэндээ одоо нөгөө Америк ээжүүдийн тийм групп тийм юмнууд байдаг шүү дээ. Тэгээ тиймэрхүү юмнууд их дагж харж ээжүүдийн коммент бас уншиж тийм яадаг юм нь бол яаж ах хэвээр байна. Тэр талаас нь. Тэгээд хүүхдэд ганцхан өөр нэг чухал юм болохоор уншуулт сургаад ганцхан ном бариад байх биш. Одоо ерөөсөө төгшөөхгүйгээр өөр тэрэнд суппорт одоо монголоор тэр чинь юу гэж хэлээ суппорт одоо ингэ тий одоо энэ дэмжлэг болох тийм юмыг бол ерөөсөө байнга хажууд нь байлгаж тий худалдаж авч өгөх боломжийн юмыг нь бол авч өгөөд тий нэлээд боломжийн уншаад ирэхээр нөгөө одоо үзлэг байдаг штэ би одоо айдэр одоо жишээлбэл ийм ном байна тий. Одоо энэ ном гэхэд ийм үзэгтэй байдаг шүү дээ. Тэгээ ийм байдаг шүү дээ тий. Тэгээд энэ чинь яг ингээд одоо энийгээр одоо хүүхэд энийг яг ингээд нэг үгтэй хэлэхгүй гэсэндээ ийм юм авдгууд яриач сонсохгүй. Аха. Ингээд одоо энэ чинь энэ үгэн дээрээ ингээд дарахаар энэ бал нь ингээд дуурдаг. Энэ зайн дуусчих манай хүүхдүүд юу болсон юм. Тэгээд энийг нь асаагаад ингээд үгэн дээр дарангууд тэр үгийн энэ үзэг нь хэлж өгдөг чанга. Тэгээд одоо жишээлбэл энэ ч юм уу. Тэгээд ерөөсөө ганцхан ч энэ биш. Ингээд өөр суппорт хийчихээр хүүхдийн анхаарал татваар өөрт нь дурлуулчихаар тийм юмнуудыг болол ээж аваад нэг хэсэгтээ болоод авч өгөх хэрэгтэй. 3 нас тий 4 нас интернеттай байх үед нь бол ерөөсөө авч өгөхөөс өөр арга байна. Тэгжээж хүүхдэд дурлуулна. Одоо жишээлбэл энэ байна бас яг адилхан ингээд ийм үзэгтэйгээр тэгээд энэ чинь болохоор тооных байгаа, хэлнийх байгаа, шинжлэх ухааны хөөрхөн тий янз бүрийн юутай энтер гэх ингээд байдаг шүү дээ. Ингээд номоо аваад сольчдаг. Одоо энэ чинь ингээд байж байлаа гэхэд энэ номыг чинь ингэж аваад өөр номоор ингээд солиод уншуулдаг тий. Энэ ном чинь ингээд энэгээр авахчдаг юм хуудснасаа. Тэгээд одоо ингээд номнууд нь тустай байж байдаг. Энэ нь болохоор ингээд үзэгтэйгээ ингээд байж.
Тэгээд тэр номоо ийш нь хийгээл тэр номоо уншуулад ингээд явдаг. Энэ бол одоо зөвхөн одоо байж байгаа хоёр л жишээ. Өшөө зөндөө одоо янз бүрийн зурагтай хөөрхөн үгнүүд, картууд одоо өөр юу гэдгийг хүүхдээ сонирхож болохоор тийм юмнуудыг боломжийн үнээр нь бол тий заавал шинийг гэхгүй одоо Америкт бол одоо нөгөө half price book ч байдаг юм уу тэгэл garage sale mail дээрээс одоо тэгээд үнгүй байх юм зөндөө байдаг шүү дээ. Тэгээд боломжийн үнээрээ тэгээд хүүхдийн анхаарлыг ээж өөрөө аягүй хүүхдээ өдөөж өгч байгаа. Одоо ядчил тоглож байгаа тэр тоглоомных нь хэлж байгаа тэр хероных нь үг мөгийг бол адилхан л хэлэх хэрэгтэй. Адилхан л хэлж сурах хэрэгтэй. Тий? Тэгэл адилхан тэрийг нь хэлж өгөөл зарим үедээ тэгэл одоо ингээд хүүхдээ байнгын тэргээр нь ингээд өдөөж явах. Тий? Дуу дуулж өгдөг. Машиндаа явж байхдаа бол ерөөсө байнгын дуу дуулаастай явдаг шүү дээ би чинь. Тэгээд тий хэдий юу яаж байгаа ч гэсэн хүүхэд тэрийг сонсоод явж байдаг. Тэр утгаараа ер нь бол тэгж юу яадаг. Баг багт нь үсэг одоо жишээлбэл би тэр 9 сартай хүүхэдтэй бол одоо хөргөчн дээр наадаг юмнууд байдаг шүү дээ. Хөөрхөн дуулаад ингээд дарангууд ABC дуулаад өгчдөг энэ төр тийм юмнууд бол байна. Яг тэр нүднийх нь төвшөнд өөрийнх нь нурууны өндөрт харуулаад ингээд дөнгөж яваад эхлэх. Тэгэл хүүхэд нөгөө дуртай үедээ очиод нөгөөдхөн дээрээ дараал дуулаад сонсоод бүжиглээл тий. Тэгэл бүжиглэхтэн цуг дагаж бүжиглээл ерөөсөө ээж өөрөө бас яг л нэг тийм актны айгүй идэвхтэй тийм байх хэрэгтэй л дээ. Тэр дотор болоод айлна. Тэгээд жижиг картууд үг уншаад хэлсэн хань бол цүнхэндээ чи нөгөө ингээд бас ийц хүүхдээ унш. Тэр чинь бол ерөөсөө цүнхэнд бол байнга штэ. Машинд нэг цүнхэнд нэг байнга явж идэг л байсан. Хувилаад авчдаг. Тэгээд интент ороод юм хүлээх үе угаасаа л гардаг. Хүүхдээ дагуулаад байнга явж идэг. Тэгээд нэг сайхан зан хөдлөөл ээжээ би тгий ингээ гэж гуйх нь гардаг штэ тий. Тэгвэл чи тэгвэл энийгээ ингээ шүү гээл тэгингээл тэр мөрийгээ ингүүлдэг тий. Нэг тийм баг зэргийн тийм юу бол угаасаа л байнга байдаг. Учиргүй чихэр боо үгийг гэх нь хаашаа юм тий. Тэгээд хүүхдийг бол ихгүй нэг зүгээр зөвхөн гэрт нь байж хат нь ингээд сайхан аашийн хөдөлгөөр өгөхгүй штэ. Бас нэгэн юм зааж байгаа юм чи ээжийн талаас бол нэг баг хэмжээний давшилт бол ингээл байнга л байдаг. Билэн ингээд за тэгвэл чи ээжээсээ тийм ээжээ би тийм ахуулмаар байна. Тэдмээр би энийг авмаар байна. Ийм байна гэдэг. Боломжтой бол тухайн үедээ боломж авах бол хүүхдтэй хэлээд яриад ингээд хүүхдтэй угаасаа нөгөө зааж байгаа хэлж байгаа үгийн маань хүлээж авах зааж байгаа юмны маань хүлээж авахуулахын тулд угаасаа ээж бол хүүхдтэйгээ харьцах бас аюу харьцаан дээр анхаарах бол аюу чухал. Ер нь бол яг миний ерөнхий юу бол нэг тийм хүүхд рүүгээ учиргүй тийм том дуурах тэгэх өнтер бол ерөөсөө байдгүй. Болохгүй юм хийх үе гардаг. Тэгтээ ингээ учиргүй хүүхдээ чи ингэчлээ гэд нэг тэгээд авахгүй. Болж игэл одоо ээж нэг уурд нэг аашилж ууралдагч гэдэг юм уу тийм юу байлгахгүй л байх хэрэгтэй юм шиг санагдав. Тийм бол хүүхэд нэг арганд орохдоо ч хурдан тий хүний үг хэлэхэд ч гэсэн тэгээ өөрийг нь одоо нэгсэндээ аюу тийм хүндэтгэлтэй маягаар л харьцдаг та хүүхдүүдээ байлгамаа багт болж игэл яг яах гэдэг тэрийг нь яг ингэж анхаарч сонсдог тий яг юу хүсээд байна тэр мөрийг нь ер нь болж игэл жоохон аясаар нь дуу хүндэтгэлтэй маягаар л байдаг. Тэгэхээр хүүхэд өөрөө ч гэсэн буцаад ээж аавтай хандж байгаа нь яг л нэг тэр тий аясаар тийм зөөлөн өчргүү зөрөөд өгөө би тэгнэ гэж орилоод ч юм уу заавал энийг ахуулна гэж орилоод юм уу нэг тэгээд хийдэггүй өөртөө нэг зөв харьцаад байх юм бол бүгд бас л яг тийм хайдаг зүйл. Тэгээ оншил зурагснаас бол тийм ер нь бол тэгээд өшөөгээд ингээд юу ад ярахаар одоо заажсан ганцхан уншиж зурах биш тэгээд өөр зөндөөл юу байж та одоо хөгжүүлэх нь бол хамгийн чухал. Одоо тоон дээрч тэр айлгая хөдөлгөөн байна бас тий зүгээр юу биш. Одоо яг насанд нь тохирсон тийм хөдөлгөөний юмд явуулах. Яг ч л усанд тий усанд явуулах, хөөрхөн хөл бөмбөгт явуулах. Тэгэл ингээд тэр чинь өөрөө бас хүүхдэд аягүй чухал байгаа байхгүй юу? Одоо легогоор тоглох. Америкт бол лего их тоглодог тий. Монголд бол бас хөөрхөн хэвлэлдэг тоглоом тарьсангүй л байна. Тэр тоглоом хүүхэд эхлээд бол чадахгүй шүү дээ өөрөө. Одоо жишээлбэл легогоор бол 5 нас хүрчээж хилжээж нэг айдуу болохоор хэрвээ аясыг харах юм бол нэг 3 нас хүрээд ингээд ирэхээр яг өөртөө тохирсон хөөрхөн юу яг ингээд өөрөөр нь зарим үед нь хийлгээд өөрөө хийж өгөөд ингээд яг анхаарлын татхаар ингээд тэрэн рүү ингээд хөөрхөн фокслоод ингээд анхаар татаад хийгээд байхаар болтол
дурлал нь өөрөө тэрэнд нь дурлал нь ээж өөрөө тэрийг ингээ хамт хилцэж, хамт тоглож яг тэгэх ёстой гэдэг байгаа байхгүй юу? Тэгжээч хүүхэд хамт тэг дурлал. Тэрнээс өчиргөө за яг дуртай юм нь юу юм болоо гэж байгаад ах юм бол мэддэхгүй яг юунд дурлаад байгаа юм баг хүүхдийн чинь. Тэгээд айгүй хувирдаг. Энэ нэг юмд өчиргөө дурлаад байгаа юм уу да гэжэл болоод өөр нэг юмд бас ингээл өчиргөө дурлаа тий. Яг нэг тест баад. Тэгээ ер нь бол ямар нэг юмд ингэж дурлуулж тэрнгээр нь дамжуулж юм зааж ингэх гэж байгаа бол ээж өөрөө тэрэн дээр эхэлж хамт заавал оролцож хамт цаг гаргаж бүр яг хамт ингэж байж аяанда хүүхэд тэрэнд ингэж дурлж эхэлж байгаа. Лего одоо эвлүүлдэг болоход хүртэл яг л тийм бас тий өөр одоо юу гэдэг хөөрхөн бөмбөг өшгөлдөг болгоё хөл бөмбөнд аваачиж өгье гингүүт хүүхэд очингуудаа за одоо ингэж ороод тоглох гэхээр дургуйцээ тоглолтгүй үгүй би орохгүй гэдээ айгаад уйлах тийм юм зөндөө байдаг баг хүүхэд бол тийм учраас эхлээд заавал тэрэнд нь дасгаад хөөрхөн өөрөө бөмбөгөөр тий тоглоод хамт тоглоод нэлээд хөөрхөн сар гарна гэж тоглож нэлээд дасгаж жагаад ингүүд бас өчигэн байна гэдэг юм хүүхэд суудсны дараа аваачид өгөхөд хүүхэд бол ерөөс тэрнээс төгшөөдгөө харин ч бүр ингээд тоглохгүй тэрэндээ явъя гэж дуурлаад тэгээд эхэлдэг. Тийм болохоор яг тэр анх тэр өдөөх тэр юмыг бол ээж бол яг өөрөө гардаж бүр ингэж яах хэрэгтэй. Али анхаараач чи тэгээч гэж ерөөсөө тэгж юу яаж болохгүй. Анхаарахгүй бол зүгээр орхичих. Дараа нь дахиад тэрийгээ давтах гал үзсэн маргааш нь ч юм уу өдөр. Тэгэл хүүхэд чинь аяанда тэрэнд чинь өөр хажууд нь ээж нь байгаа учраас аяанда татагдал хамт ингээл хэлнэ. Тэгээд тэр за үг зааж хахад бол энэ юу гэж юм гэдэг юм уу? Ерөөсөө тэгж одоо тестлж өчргөө те хэлж чадахгүй юм уу санахгүй байгаа бол зүгээр хэлээл өгч. Тэгэл болоо. Энэ юу гэж минийхөө гэд ингээ асуухад хэлж чадахгүй бол энэ штэ ягаа минийхөө энэ чи энэ штэ минийхөө мартчихсан уу гэж тэгэл болоо. Чи яагаад хэлэхгүй байгаа ч гэдэг юм уу хэдэн удаа давтаад тахад яагаад сурдгүй ерөөсөө тэгж болохгүй. Ямар нэгэн тийм юу бол ерөөсөө гарч болохгүй. Тийм. Зүгээр хэлж өгөөл яваад. Аяндаа л нэг өдөр хүүхэд чи өөдөөс чинь өөрөө хэлнэ. Тэр бол угаасаа эрүүлэл хүүхэд бол угаасаа сурна. Тэр бол ойлгомжтой. Гэхдээ тэр болтол нь л ээж харин төвчээртэй тэгдэж хүн чи энэ штэ яагаа яг ингэж хэлж өгчөөл яваад. Тэгээд л тэгээд хүүхэд угаасаа тэр бол тэрэн дээр би яг тэгж явдаг байсан. Хүүхдээ хизээч тэгж. Тэгжэл асуугаад тестлээд эхлэх юм бол хүүхэд төгшөөгөл тэрнээс тэгээд ерөөс цаашаа явахгүй л болох юм шиг байдаг байхгүй. Тийм болохоор ерөөсөө тэрэнд төгшөөхгүй хэлж өгч байгаа. Хоёр хүүхэн биш үү? Тэр бүх юм ингээд өөрөөр мэдэмжээр л. Тэгээ хүүхэд ингээд нэг хэлэх гээд байгаа нь ингээд мэдээж санах гад юм асуухаар ингээд санах гад байгаа нь ихийн болвол ингээд хүлээж болно. Тийхгүй огт ингээд мэдэхгүй байгаа шинжийн байх юм бол хэл өгчдөг. Тэгээд дахаар хүүхэд тэр сурах гэдэг нь бас ерөөс төвөгшөөд. Ерөөсөө төвөгшөөгөөд энэ хэцүү юм байна уу гэдэггүй. Хэлжээд л аяндаа л нөгөө тэр юмнууд чинь хүн лимит ангал тогтоогддог л байгаа байхгүй. Тэгээд тэрийгээ хүүхэд өөрөө гаргаад мэддэг суртан тийм. Аяндаа ингээд болоогүй байгаа бол хэлж чадахгүй тэр нь болоогүй байна л гэсэн болчихгоо аяндаа өөрөө аав болвол хэлээл гаргаал илэрхийлэл эхэлдэг. Та энэ номыг харж ирсэн үү? Speed reading үгүй харж байгаагүй. За тэгээд би бас нөгөө нэг одоо нэг хүүхэд маань уншаад сурчлаа шүү дээ тийм ээ. Тэгээ уншаад одоо дараагийн юу болохоор энэ Тони Бузан гэдэг энэ одоо нөгөө оюун ухааны ай тогтолтын үүсгэн байгуулсан Бахтанбаатарын багшийн бичсэн ном байгаа. Тэгээд энэ speed reading уншиж судлаарай. Тэгээд дараагийн шигт нь болохоор зэрэг ингээд маш хурдан унших. Уу яа гэж хэлэх гээд байгаа. Тэгээ наадах чинь бол бас гоё л санаа тий. Ер нь бол яг хүүхдэд би одоо бол яг 6 настай одоо 11 нас хүрсэн л дээ дунд хүмүүс маань одоо тэр бол угаасаа ойлгомжтой. Одоо наад speed reading тэр чинь бол яг ажиллахаар байхгүй юм болчиход байна. 6 настай хүүхдтэр бол ерөнхийдөө яг л ингээд гэхдээ давхар бас аягүй үг заадаг. Одоо ч гэсэндээ би хүүхдтэй үг яадаг гэхээр үгийн баялаг бол заавал хэрэгтэй. Ном цаашаа ахих тусламж одоо дэмжлэг болно. Гэхдээ өөрөө давхар бас үг аягүй зааж байна. Одоо бол үгийн картыг 6 нас хүрсэн болохоор
зүгээр зураг мураг ямар ч шаардлагагүй. Ерөөсөө definition байгаа. Тэгээд юм үгээ үзүүлээд тэгээд тогтоолгоод багаар тэгээд тогтоолгоод тэгээд явуулах та. Тэгээд бичүүлэх бас аюул чухал. Бичүүлж сурах тийм. Бичгтээ бол би багыгаа бол бүр их багт нь бичүүл сурч байсан. Ерөөсөө дөнгөж нэг 9 сар мартай байсан ой арай хүрээгүй байсан санагдаад байна. Тэгтэн гадна талаас нь гарын барьж аваад ингээд нөгөө нэг удаа бичээд арилгаад ингээд маркераар бичээд яваад ашиглаад байдаг юу самбар байдаг шүү дээ тийм жижигхэн яг астад тохирсон. Тэгээд тийм юу өсгөнүүд нэг удаа эсвэл эхний удаатаа болоод ерөөсөө нэг хэдхэн бичээд хүүхд дургуцаад эхэлдэг. Тэгээд дургуцахаар нь болчдөг. Тэгээд маргааш нь ч юм уу дахиад нөгөө үсгээ дахиад бичдэг. Тэгээд хэдийг бичээд байна. Тэгжээд л аяндаа хүүхэд харандаага аягүй зүг бариад сурчдаг. Гаднаас намаараа бариад зүг бариулаад бичүүлээд байхад тэгээд нэг бичээс сурцсан хүүхдэд дараа нь яг тэр ингээд нурууных нь өндөртөө ийм самбар наадаг самбарнууд байдаг штэ зүгээр таасан бүр ийм том даргар самбар биш. Ингээд нэмхэн хайлсан. Тэгээд маркераар бичээд арилгачаад байдаг тийм нэмхэн хайлсан самбарнууд байдаг штэ одоо. Хоёрын цаг одоо нэлээ явж байгаа шиг би бас хүүхдээ гимнастиканд байх гэж их цаг болчлаа. Би тантай тоо хэрхэн заасан талаар болон бичүүлж хэрхэн сургасан талаар бас дахиад дараа ярилцаж тэгээ тэрэн дээр тий өөртөө бэлдэж байгаа гоё. Их бол ээжүүд дараа нь энэ яриг сонсоход ч гэсэндээ хитрхи бас юу болцсон байх мэжсэн. Тэгээд яг унших хэсгээ болоод өнөөдөртөө яг ингээд туршлагаас ээжүүд маань өөрсдөө тэгээд тусгаж авч болохоор санаанууд байвал аваад тэгээд асуухаар юм гарах юм бол энэтэй холбоотой асуулт гарах юм бол угаасаа миний юу Монгол гэр дээр байж байгаа юм чинь над руу татар ч юм асуулт асууж болно. Эсвэл групп дээрээ постлоод тавьчих юм бол би энэ асуулт хариулж болно. За баярлалаа. Маш их баярлалаа ганчмаа гихчээ. Айгуу гоё яг ингэж бүр айгуу гоё ялаа. За баярлалаа. Чамд ч гэсэндээ баярлалаа. Ямар ч гэсэн яг манай ийм гоё групп нээгээд тий бүх ээжүүдтэй Монгол хүүхдүүдтэй зориулаад бас юм юу санаачлаад явж байгаа болохоор бас аюу надад бол бас их гоё санагдчихж байгаа. Чамд бас баярлалаа гэж хэлмээр байна. Тий. Тэгээд яг энэ ажил бас амжилт хүсье. Баярлалаа. Яг миний хайж байгаа хүн бол яг та мөн байна. Одоо яг хүүхдтэйгээ ажилдаг бас ингээд олон хүүхдтэй туршлагатай тийм ээ. Бусдаа ингээд туршлагаас ингээд хуваалцаад бидэртэй залуу ээж нартай ингээд За баярлалаа мэдээ. Баярлалаа дараа нь олцъя тий. За тэгээд дараа олцъя. Холбоотойгаараа тэгээд бишээ олон дараагийнхаа бас ажлууд байгаа шүү. За.